Сэлэнг аймаг 2007 оноос хойш өнөөдрийн хугацаанд 100 гаруй хэлэл ойсон эзэмшиж ойг хамгаалах, ойн төмөртэй тэмцэх, ой аж ахуйн арчилгааны огтлог гэх мэтчлийн зарим арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. За 2007 оноос хойш байгуулагдсан нөхөрлөлүүд маань ойн хэрийн төмөртэй тэмцэх, за хуурайшилтын үед эргүүл морьт болон мотоциклдоо эргүүл хийх гэсэн ажлуудыг хийж явсны үндсэн дээр сүүлийн жилүүдэд энэ жилийг тооцоо сүүлийн жилүүдэд бол ой хэрийн төмрийн тоо эрс багассан, за ойн чанар зарим тохиолдолд сайжирсан юм үзүүлэлтүүд байдаг. Тэгэхээр бидний энэ нөхрөл ойнсын гэрээгээр эзэмшиж байгаа нөхрөлүүд маань ойн арчилгааны 1-2 дугаар насны ангийн арчилгааны огтлтыг хийдэг, за төмөрд явдаг энэ төмөр эргүүл хийдэг энэ үйл ажиллагаанд маань орон нутгийн болон улсын зүгээс ямар нэгэн дэмжлэг урамшуулах зүйл байдгүй. Тэгэхээр ойн тухай хуулийн шинжлэсэн найруулгууд бол ойн нөхрөлүүд маань аж ахуй арга хэмжээ хэрэгжүүлснийхэн төлөө зөвхөн ойн төмөр гаргаагүйхэн төлөө, ойн арчилгааны огтлт хийснийхэн төлөө, ойн цэвэрлэгээний ажил хийснийхэн төлөө олгодог үйл ажиллагааг нь доктортой явуулах, урт удаан хугацаанд байлгах, за ойгоос олох хорлогыг нэмэгдүүлэх гэсэн энэ чиглэлд үйл ажиллагааг идэвхтэй болгохын тулд ойн арга хэмжээг хэрэгжүүлэх урамшууллыг ойн тухай хуулинд оруулж өгөх шаардлагатай байна. За дээрэс нь Монгол орны дэдүгүү Сэлэнг аймгийн хэмжээнд болцгүйдсэн ой бол маш ихээр нэмэгдсэн байдаг. Тэгэхээр энэ ой болцгүйдсэн ойг хэвийн хэмжээнд яаж аваачих юм бэ гэхээр бид нар арчилгааны огтлтыг тухай бүрд нь хийх хэрэгтэй, цэвэрлэгээний огтлтыг тухай бүрд нь хийх хэрэгтэй, цэвэрлэгээний ажлыг бас тухай бүрд нь хийх хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ 18 жилийн хугацаанд манай сумдын зарим нөхөрлүүд бол цэвэрлэгээний огтлтыг хийх хэмжээнд хүрсэн олон удаагийн сургалтанд хамрагдсан гишүүдтэй, за зарим тоног төхөөрөмжийн нөхөрлөлтөө байдаг ийм хэмжээнд хүрсэн байдаг. Тэгэхээр манай зарим нөхөрлүүд бол цэвэрлэгээний огтлыг хийх шаардлагатай болсон. Цэвэрлэгээний огтлыг хийснээрээ ойдоо бол өндөр ач холбогдолтой учраас бид нар энэ ажлыг хийх зөвшөөрлийг ойн тухай хуулинд тусгаж өгөх, эрх зүйн байдлыг сайжруулах, бодлогоор дэмжих гэсэн энэ асуудлуудыг оруулах сонирхолтой байна.